Арны даллахтай газар дээр хэдэн малаан л гэж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажигласан. Цагийн үертэй төр хонголдож эвтрэлгүй цадигэ түүх бол баалж өвөгдий хон нутагт эзэн суусан. Шиг дарсан тоонон дон таазуусан хатагтай ширимэлэ тойруулга дээрийн азын дүрбэн бэрхтээ давхиад чодо цоожгүй айл малчин танайха дайн ганцхан цуургүй сэтгэл малчин таних. Аянгаас цохрон зөвлөрсөн та бүхэндээ бас хаврын тэргийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За би бол 1985 онд миний ээж аав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зохион байгуулалтын эсэлтээр ирж мал малсан энэ нутагт ирсэн. За ээж аваа дагаж ирээд тэрнээс хойш одоо энэ нутагтаа одоо хүртэл ингээд одоо малын захтаа байж хаа дүн залгаад ингээд явж байна. Тэгээд 1988 онд зэрэг хааж ирээд Алтан булгийн хөтөлбөрийн техникумд мал зүйч мэргэжлэр орж суралцж 1991 онд мал зүйч мэргэжлэр төгссөн байгаа. Тэгээд 92 оноос 96 он хүртэл Шаамар суманд агентстаар 4 жил ажилласан. Би бол айлын хамгийн одоо том гоо дээр нэг ахтай байсан. Ах маань одоо тэр болсон учраас би сүйд одоо том ороо 8 дүүтэй. Тэгээд хантайгаа бол 1990 онд гэрэл болсон. Тэгээд одоо 3 хүүхэд гарсан. 3 хүүхдүүд маань одоо гурвуулаа бас амьдралын зах зээл сургууль соёл төгсөж том хүн маань одоо бас Сэлэнгэ Дархуул аймгийн Хонгор суманд байгаль орчны хяналтын улсын бас агшин ажиллаж байна. Охин маань Дархуул аймгийн эрүүл мэндийн хоёрдугаар төвд аргын шимчээр ажиллаж байна. Багхүү Баттулга одоо их сургууль төгсөж ирсэн байгаа. Одоохондоо ерөөдөө ээж аваад туслаа малдаар одоо надтай ажиллаж байна. Тэгээд миний ээж бол одоо энэ жил 81 нас хүрч байна. Одоо бид одоо би 8 дүүтэй. Одоо ийм сайхан нэрвэтгэн айл амтан боллоо. Тэгээд одоо 8 дүүгээс одоо 4 нь одоо хөдөө ажихад малдаар маллаж амьдарч байна. Аав ээжийнхаа удам залгаад одоо ингээд гадаачгүй салбарт баттай ингээд нийлээ 5 хүн малдаар амьдарч байна. Бус нь ингээд энд тарж утраад одоо архан өөр газар амьдарч байна. Тэгээд за малын буян сайхаа би бол одоо аав ээжийнхээ удам залгаас мал маллаж өдөр хүртэл сайхан малын буянд амьдарч байна. Мал гэдэг бол үнэхээр сайхан тэрчтэй үйлдвэр малаас хаяхан юу ч байхгүй. Баасын хүртэл одоо хаяхгүй төлж штэ. Тэгээд одоо мал бол дээрээс шууд л одоо бэлэн мөнгө. Мал сайхан малын захт одоо амьдарч дүүрэх сайхан амьдарч яваад үнэхээр баяртай байдаг. Миний ээж аав ч гэсэн малын буянд дүүрэх сайхан бүхнийг бас уламжилж аав ээж уламжлалгаж ингэ мал маллаж яваад баярлж удаа тэгээд одоо бас энэ хүйтний гол гэдэг нутгийн буурлын ингэрт одоо би 1996 онд ирж uuсан энэ уулын ингэрт одоо 26 жил удаа болж байна. Тий 26 жил. Тэгээ одоо бас 2014 онд сумын сайн малчин болсон. Тэгээ одоо энэ жил одоо аймгийн авраг малчин гэсэн энэ сайхан албан нэрэнд одоо хүлээ. Энэ сайхан албан нэр бол одоо бас энэ нутгийн маань ард түмний миний ээж аавын бас буюу дээрээс нэг нутгийн ард түмний сайхан буюу жахал сумын маань одоо бас энэ нутаг бас Сэлэнгэ түмний маань одоо сайхан хөлөөр ард түмний буюу бахаа гэж бид өөрийгөө бодож байгаа. Тэгээд одоо энэ сайхан албан нэр төрсөндөө бас баяртай байна. Тэгээд хойш бас хичээж одоо бас энэ сайхан албан нэрээ хадгалж сайн явна гэж бодож байна. Тэгээд миний ээж ихээс өсвөлээ. Миний ээж бол одоо хамгийн том ах нь одоо Увс аймгийн Улаангон хотод одоо 88 настай сайхан буурал Сэвэн гэж хүн байгаа. Том буурал ахтаа бас сар шинийн баярын мэнд хүргье. Тэгээд Увс аймгийн малчин суманд одоо даал гарсан одоо 3 эмэгтэй дүү байгаа. Энэ Чулууха, Үржин, Оюун гэсэн одоо 3 сайхан эмэгтэй дүү нь одоо Увс аймгийн малчин суманд байгаа. Булган аймгийн Бүрэг хангаа суманд Маамда гэж одоо бас сайхан тал гарсан сайхан буурал энэ ээжийн төрсөн дүү байгаа. Манайх 1976 онд манай аав ээж Ховд аймгийн Булган сумаас ирсэн. Тэгээд би
бас илгээлтэй эсэлтэр аав ээж хоёр маань мал аж ахуй төлөвшөж малчин явсаар байж байгаа. Тэгээд одоо өөд болсон. Аав ээж маань Ховд аймгийн Булган сумын улсад байсан. Тэгээд би айлын манай ээж бол 9 төрсөн. Тэгээд 8 эрэхтэй би ганцаараа эмэгтэй байдаг. Ахнар маань дархан мархан одоо энэ бүтнөг бол тэгээд юугаар зулцсан гол малаар байдаг амьдэрдэг. Тий. Нэг дүү маань Ховд аймгийн Булган сумд байгаа. Уртнаас ингээд тэр дүүдээ энэ нэвтрүүлгээр дамжуулаад сар шиндээ сайхан шилээд сайн явж сар шиндээ сайхан шинлээрээ эрүүлэн хийх хүсэдүүдээ. Манай бол зөвхөн яг тэр социализм үед бол яг зөвхөн одоо зохион байгуулалтаас баруун аймагуудаас малчид элчүүлж авдаг байсан. Миний аав бол одоо яг зөвхөн тэр үед бол одоо гэрийн бол машин дээргээр тэр үед чинь албаны машинаар ажиж ирж байсан. Ирээд миний аав бол 581 мал хүлээж авч байсан. Сэлэнг аймаг Шаамар сумд 581 хямаар хүлээж авч. Одоо Шаамар сумд одоо анх явж бууж ингэж 581 малыг маллаж. Миний аав 1987 онд аймгийн 581 малаас 617 төлөв өгч аймгийн инх сүрхтэн төлийн авраг болж ирсэн. Манай аав бол тэгж ирж байсан. Миний аав бол тэгээд сүүлд хамгийн сүүлд 1989 онд аймгийн тарга хүчний авраг болж ирсэн. Миний аав тий аймгийн хурлын deputat сумын хурлын депутатаар одоодороо сонгогч байсан. Бас төр нийгэмдээ бас улс орондоо бас юм хийжсэн. Миний аав бол залуу наснда бол миний аав бол уусаал малж байсан гэх. Ихээ соёлхны ганц ихчтэй байсан. Ганц ихчээсэн гарсан 800 байдгийн тэд бүгд одоо энэ Улаанбаатар хот мотор ингээд сумсаар байгаа. Тэгээд миний аав бол Увс аймгийн малчин сумд байхдаа 18 жил туур туусан. Тасралтгүй туур туусан. Олон жил одоо мах дагуулan билээж одоо бас миний аав бол одоо их сайхан амжилтанд хүрч байсан. Тэгээ энэ сэлгэн нутгийн малмуулаа тэр амжилтаа баттаж миний аав бол аймгийн авраг малчин төлийн авраг аймгийн тарга хүчний авраг болж байсан. Тэгээ тэр аавынхаа сайхан амжилтанд хүрч аймгийн авраг малчин болсондоо туулийн их баяртай байна. Тэр удаа бас манай Сэлэнг аймаг бол нутаг дэвсгэр багтаа ер нь голцоо Монгол улсын газар тариалангийн марыг 60% хангадаг газар тариалангийн бүс нутаг шүү дээ. Тэгээд бид нар бол одоо манай Сэлэнг аймгийн Жавхлан цум бол ерөөсөө газар нутаг их багтаа тэгээд яг сүүлийн үед бол одоо механикаар одоо баруун аймгаас нүүдлэх хэрэг малны хөссөн. Тэгээд бэлчээрийн даас маш их хэтэрчээд байгаа. Бид нар бол бэлчээртэй тааруулж би бол дээрээс толгойн араас яваагүй. Малыг чанаржуулаа, чанартай цөөхөн төний малтай байх гэд бодгоосондоо ерөөсө тэр югаараа би бол дээрээс одоо сүүлийн 25 жил би бол дээрээс 300-аас 700 хүртэл толгой малыг л тасралтгүй тоолуулж ерөөсө тэр хэмжээс дээшээ гаргаагүй. Ерөөсө яг л бэлчээртэй тааруулж малтай байсан. Аймаг орнуудынхаа бодлого шийдвэрт уялдуулж малаа өсгөж үржүүлж өдөө зэрэгтэй сайхан явж байна. Тэгэд одоо малын буян сайхан би бол одоо малаж хэмэржилдэг хүн учраас бас малаа чанаржуулж одоо сүүлийн үед бол одоо бас юм сайхан сольж хөгжөөд бас энэ тэндээс одоо сайхан үйлдвэрийн бух сайн үйлдвэрийн хуц бухан авчиж тавиад бас малаа чанаржуулж байгаа. Зөвөр ер нь одоо яг зөвөр ганц малчин хүн малаа чанаржуулаад байх нь юу бололтой. Тэгтээ бас ер нь нутаг малын бэлчээр нэг учраас энэ сумар нутгаараа л энийг одоо сайжруулахгүй болохоор зэрэг бэлчээр нэг учраас малчин ирээсээ тэгээд ирээсээ гараад өөрөө хуцуухан сайн чанарын мал авчиж тавилаач гэсэн ирээсээ нөгөө бэлчээр нэг байдаг учраас малчин ирээсээ тэгээд бэлчээр тараад бас өөр малд гараад буханд гарчих ч юм уу азранд гарах ч юм уу ингээд бас ингээд малыг бас үйлчлээд бас их жоохон муугар газар тэмдэглэх тал бас бай гэж ажиллаж байгаа. Голцоо ах トゥ дэртэйгээ мал амьдч байна дөө. Тэгээд яг 2008 онд манай Жавхлан суманд бэлчээрийн тогтвортой менежмент төсөл орж иж анх хэрэгжиж олон улсын байгууллагын шугамар хэрэгжсэн сүнсний байгууллагын шугамар хэрэгжсэн. Тэгээд тэр үед бол одоо бас малчдыг одоо тийм ээ сэтгэл санаагаар нь айл хошоо байгуулгаар нь одоо ингэ нэгтгэж үлгийн зохион байгуулалтанд орж бас маллуулсан байгаа. Тэгээд би бол бас тэр баян бүрдүүлэх гэж байгуулж бас тэгээд бас хэдэн дүүнэртэйгээ үлгийн зохион байгуулалтанд орж ажиллаж байгаа. Сүүлдээ 2012 оноос хот орчин бэлчээр төсөлд хамрагдсан. Тэгээд тэрэнд бол одоо бас үлгийн зохион байгуулалтанд орж одоо хүртэл одоо бүрд үлгийн ахлагчаар ажиллаж байгаа. Манайхан бол яг зөвөр одоо бас 6-7 айл нийлээд ингээд нэг үлэг болоод тэгээд бэлчээр
нутаг бэлчээрээ хамгаалаад хадлангийн талбайгаа бас хамгаалаад яг хөө бид нар чинь хуваараа худагтай болж явсан гэдэг төслийн юу иргэн зохион байгуулалт орсны хүчийг тэгээ яг хөө зөвөр одоо малаа бол яг чанаржуулаад сайхан амьдарч байна одоо тэгээд хажуугаар нөгөө цагаа тарж байна хадлангийн талбайгаа бордож бас хадлангаа бас ингэж би бол одоо дэвс тоосны жоохон манай энэ бэлчээрийн даас бас жоохон хөлцөө муутай гайдаг учраас бэлчээртэй тааруул бас малж ил байна гэсэн ч гэсэн зүгээр малаа юу бэлчээрээ усаа хамгаалж ерөн хадлан бийг нэг сайн бэлтгэж авдаг. Энэ одоо ер нь манай энэ гол нут усны намаа гол сайн мэднэ. Хадлан сайн бэлтгэдэг. Би бол одоо ерөөсөө энэ нутагт бол над шиг хадлан бэлтгэдэг юм бол байна. Одоо би миний дээр хадлан бэлтгэдэг бол хүмүүс бас тэрийг бас уламжлуулж намайг дагаж хүмүүс сүүлийн үед бас одоо хадланыг сайн бэлтгэдэг болж байгаа. За би бол одоо багийн даргаыг бол 2092-оос 96 хүртэл шаамар суманд хийж өссөн. Жавхлан суманд бол одоо 2002 оноос 2005 он хүртэл 3 жил багийн цэцэр хийсэн юм аа. Зүгээр яг хажууд нь байгаль хамгаалагч бас 5-7 жил хийсэн. Тэгээ яг би төрийн ажлыг бол үнэн шудраг хийдэг байсан. Төрийн ажлыг хийвэл хийсэн шиг юм. Би бол одоо тэгээд багийн дарга хийж явахдаа төрийн ажлыг бол одоо утгаар нь хийдэг. Баг хамаарагдахгүй юм ерөөсөө байдгүй. Багийн даргад бол ерөөсөө хамаарагдахгүй юм бүхэл юм хамаарагддаг. Жишээ нь одоо намайг багийн дарга хийж явахдаа янз бүрийн цас их орж зурхын хүртэл болж байсан. Би төрийн ажил хийгээд явж ирсэн. Тэгж яхад одоо энэ хөдөлгөөний голд бас уур ус бууж минийгээрээс уурт автчихсан түүх байгаа. Тэгэхэд би гэрээрээ ирэхгүй би шууд хажуугаар нь зөрөөл би төрийн ажил хийгээд явж ирсэн. Дараа намайг хүмүүс чи эрчин уур тавтагтаж яагаад чи хажуугаар нь урчаад би төрийн ажил хийж явсан учраас юус би ингээд шууд тэгэл одоо төрийн ажлыг залгуулаад ингээд явж ирсэн түүх бас бий. Манай аавын чинь нэг яваад өгдөг. Тэгээд би малаа малж тэгээд уур буугаад тэгээд бүр гэр орноор дүүрэн ус дүүрчээ дуудсан байх гэсэн чинь өвөө ирээд оо ямар ганцхан чам дээр уур болж байгаа шээ. Хүүтнээ бол голоороо л болж байна энэ гэсэн. Тэгээ хөвчөртэй хүүтэй байсан. Тэгээд яг гадаа гарч ирвэл хатарж юм болоо тэр арын алууны даадаг байсан. За би моринд яг зөвөр морин их үйдэггүй. Миний хүүхдүүд үйж байгаа. Биний том хөө миний баггүй ирмаар үйдэг. Бас миний төрсөн дүү бас миний хөргөн бас дүүтээс ус хөргөн бас үйж байгаа. Манайхан бол морийг үйж байгаа. Миний нэг дүү бол сумын алдарт үйж явсан бацаахан залуу байгаа гадаа. Атугаа бол өдрөг шиг сайжруулаад бас сайхан атуу азарганд авч тавиад атуун тараны анхаар тавьж ага янз бүрийн одоо спортнаг эрдэнэ цагаан сумаас нэг хоёр үгүй авч ирсэн. Одоо энэ зунаас л одоо энэ 100 жил байдлаар бэлтгэл ажил хийгээд энэ хүмүүс байж хийгээд одоо арчлал байж байгаа. Нийгмийн ресторант бол одоо бас аймаг орноттой бас аймаг орноттой бэлтгүүлж малаа доо би. Би бол одоо ер нь Сэлэнг аймгийн Улаанзаргал нийгэмлэгт бол одоо би 15 мал хангилсан байгаа. Дид бол нэг мал. За сумынхаа хүн эмнэлэгт би бас 5 мал өгсөн байгаа. Мөн бас мал муутай бас мал амжиргаа доогуур тийм ааж өрх бас хэдэн мал өгсөө. Хамгийн сүүлд саяас онцгой энэ цар тахал гарч ирэх онцгой хэмэс байгуулагдаж одоо энэ ажилд орох би онцгой хэмэстэй бас 4-5 мал хангилсан байгаа. Энэ би өгдөг энэ тэгээд ер нь тэгжил ажиллах болохгүй. Намайг Дадаа хөргөн Батбаяр гэдэг энэ Баттөмөр гэдэг айлын хөргөн байгаамаа. Тэгээд аав ээж хоёроо аймгийн авраг бас малчин болсон тун баяр хүрээд нийт Монголын ард түмэнд сар шинийн мэнд төвшүүлье. За тэгээд айдууны мэнд хүргэнээрье. Аусын ангэрхэн улс доомда агарын рухын хөдөөймахо ажил хийжэндэрэн сумаа айдасахан нотоймахо Тэдмэг тэнгэрийн от тоолоод цэцэгэнд төгсөн хөдөөймахо Зэрхэн махдэн хайне болмоор
Зэмби сайхан нутаг юммаагүй Улсүндэнд туссан Усны тунгадаг хөдөө юммаагүй Уртнаас дэжудан жаргамаар Урмта сайхан нутаг юммаагүй Үнний саннаархан цагаан Хүрээж өгдсөн хөдөө юммаагүй Хүчнэмж бүл болмоор Өгжүүн сайхан нутаг юммаагүй Бид нар бол яхан урд нь бол өөртөө загаа идэг хийгээд өөртөө тэгээ зах зээлийн үнээр одоо дархан марханы зах юунд борлуулдаг байсан. Одоо бол гэрийн гаднаас нөгөө манай энэ баяр жавхлан сумын нөгөө ирж авдаг дархных ч гэсэн ирдэг. Тэгээд тэндээ өгөө явуулчихдаг болсон. Сүүлийн үед. Зондоо одоо ахихан тий зондоо сүү. Вэс агаал өглөө оройнохос сүү компани тэгэл жавхлан сум хоршоолд өгчдөг. Зүгээр зуны нөхцөл бол хөрчин болоор тэр чихээр юу л да. Маш их сүү гарна. Өглөөрөө хэрэгтэл бараг 2 зүйлэгтэй сүү гардаг. Тэр сүүгээ ч одоо бодлуулж ингэж шиг эмэгтэй хүндийг ачаалтаа. Яг тэр болгон чадахгүй тэгээ яг удаан арай сүүлийн үед энэ компаниуд сүү аваад энэ Улаанбаатарын сүү компани энд нийлүүлээд. Тэгээ одоо яг энэ олон газар авдаг болчихтой сүүлийн 2-3 жил болоод манайх бол одоо Сэлэнг аймгийн жах сумынхаа бомб таван бог торчондоо бомб таван бог торчондоо сүүгээ нийлүүлдэг. 2 жил тасалгүй нийлүүлж байгаа. Тэгээ түүнээс урд нь бол яг бид нар бол цагаан идэгээл янз янзын ааруул янз янзын одоо ааруул янз янзыг хэвэнд оруулаад ингээл орхон ааруул янз янзыг хийгээл тэгээ бяслаг тэгэл ээзгээ олон төрлийн хийж бид нар нийлүүлдэг л да. Тэгтээ ч гэсэн одоо ч гэсэн юм яхав лав чилэнд тэр болгон сүүгөөч чадахгүй тэр болгон өдрөлгөн бас аваад чадахгүй л байгаа юм. Үлснийхаа бас бид нар чинь бас ингээл янз янзын идэг хийгээд тэргээ борлуулаад дархны зах зээлд хуучаад борлуулчихад байгаа боловч бид нар бол. За энэ жил сайхан өхөр жил гарч байна. 5 хошоо малын 1 жил өхөр жил гарч байна. Энэ сайхан жил бол болох байхаа гэж бодож байна. Тэгээ бас энэ 81 нас хүрч байгаа ээж байна. Овс аймгийн Улаангомдудаа 88 хүрч байгаа хамгийн том ах нах цах цэвэ ах. Тэнийг эргээ хэмждэг мэн гэж жаргал ихчтэй Малчин суманд байгаа Үржин ихч, Оён ихч, Маанд ихч, Улаан аймгийн Бүрхэн гал суманд байгаа Цэвэн хөргөн ах, Маанд ихчтэй Улаанбаатарын гачууртад байгаа одоо хөргөн ах Шүхэрт ихч Бадам ах Батуучир ах Баттогдох ихч Уян тогтох хөргөн ах Ямба Батгүй ихч түүний Алтан сүх цэцгээ утган баяр гэдэг ингээд бүх ах дүү нэртэй бас энэ жилийн сар чиний баярын мэнд дэвшүүлье. Тэгээд энэ жилдээ бас бүгдээрээ илгээрийн болон төрлөөрөө төвшин амгалан байгаараа миний ах дүү гэж мэдчилье. За би энэ хурц жилдээ сайхан жил гарч байгаа. Ховд аймгийн Булган суманд байгаа дүү уртнаасанда түүнийг ир бүлд нь сайхан шинэлээд сайхан тусаад сайхан хаварчаад эрүүлийн сайн сайхан бүхний хүсье. Би ерөөсөө аав ээжээ удмалаа гэж одоо 1988 оноос хойш одоо хүртэл маллаж байгаа. Малын дахтаар явж байгаа. Тэгээ энэ сайхан хөлмөрөө өндөөж өнөөдөр аймгийн авраг гэдэг нэг их сайхан албан дээрээ хүрлээ. Энэ шинэ оноо босгон дээр тэгээ би бас их баяртай байна. Тэгээд одоо үнэхээр одоо аймаг орон нутаг сумар нутаг маань миний хөлмөрийг өндөж энэ ард түмэн өндөж намайг өнөөдөр аймгийн авраг гэдэг сайхан албан дээрээ хүргэсэн би их баяртай байна. Тэгээд энэ нутаг тэгээ бас жавхлан сайхан нутаг жавхлантынхаа удирдлагууд сэлэнг сайхан нутагта баярсан талхсан илэрхийлье. Тэгээд
Нарны даллахтай газар дээр хэдэн малаан л гэж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажигласан. Цаг цагийн үерт төрхөн алдаж эвдрэлгүй цадигэ түүхэл баалж өвөгдөх өмнөтөх дэжин суусан. Шиг дарсан тоонон дон таазуусан хатагтай ширимэлэ тойрвулга дээрийн азын дүрбэн бэрхтээ давхиад очиход цоожгүй айл малчин танайха дайн ганцхан цуургүй сэтгэл малчин таних.